хамгийн гоё нь бол буцаад ирсэн. Одоо ер нь хамтлагуудыг хараад байхад бүгдээрээ л тэгжилээ шүү дээ. Бидний үеийн хамтлагууд тухайн үедээс тарцсан бутарцсан гээл нэг нь ингээ сууж идэг. Нөгөө дүүлэнд энэ бизнес ажил хийсэн баг шалгуугаацсан ч явж ах шиг те. Тэгжээснэ буцаад нийлээд харин нийлсний дараа нөгөө тодорхой хэмжээний нэг юм нуран дээр ачаа өрөөд үүрсний дараах гэхгүй ачаанда үүрсний дараах тэр эргийн эрэлт бол бүшээ гоё болгож өгч байгаа байхгүй тэд нэг өчөө хоорондоо ойлголцох тодорхой хэмжээний нэг юм зөв үдчихэд шүү дээ юм үдчих. Тэгээ эргээд нийлсний дараа бол дахиж хизээч салахгүйгээр эргэж нийлж байгаа юм л да. Сонсогч та бүхэнд энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу болоо мэдрэмжийг сонсогч та бүхэндээ хуваалцахыг зорддог Хүүхдийн гэр подкаст маань шинэ дугаараа та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээ мөнхөрөө хамтлагийн дуучин Лавга хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Хүүхдийн гэр радио бол миний одоо хүүхэд насны сонсдог байсан радио. Энэ гоё радиоор ярилцах гэж байгаад одоо маш их баяртай шүү. Гоё. 94 оны 12 дугаар сарын 15-нд анх одоо үйл ажиллагаагаа аль биесээр эхлүүлсэн гэдэм байлээ. Тэгээд Монголын анхны одоо FM гэсэн татгалтай. Таны үеийнхэн бол одоо яг FM радиогийн жинхэнэ яг одоо алтан үеийн сонсогчд байгаа. Тэгэлгүй яах вэ? Бид чинь одоо зарим нэг зүйл юм бол яг эхлэл дээр нь өсвөр насн дээр байсан. Тэгээд FM-ээс өөр сонсдог. FM-ээс сонсож дуу хөгжимдэр одоо гоё кайф авч л өссөн шүү дээ. FM-ээс өөр юу ч байгаагүй. Мөнхөрөө хамтлаг яг эхлэхээс өмнө гэх юм уу? Мэдээж та одоо өсвөр насн дээр байсан баг. Ямар хамтлагийн сонсогч байв? Ямар дуу хөгжим сонсдог байв? За, би бол ийм төвхтэй. Багасаа Оросд байг их сонсч өссөн. Манай ээж хоёр маш их Орос найзуудтай. Ээж маань одоо ганцгын 8 гэж хэлж яхад яг тэр ганцгын 8 хийж бас хүмүүстэй зэрэгцэж хийж хэлж исэн хийдэг байсан. Тэр үүднээсээ тэндээс одоо шалтгаалаад маш их Орос найзуудтай ам маань Москвад сургууль төгссөн тийм ээ. Гээд ингээд ер нь бол Оросуудтай маш их холбоотой миний хүүхэд нас өсвөр нас өнгөрсөн л дөө. Тэгээ манай гэрт бол дандаа Орос доонууд явдаг. Гэрээ цэвэрлж явахдаа би айлын том доороо 2 дүүтэй. Гэрээ цэвэрлж явахдаа Орос дуу сонсоод тоосоос оруулаад нөгөөдхөө аялал. Ингээл ер нь эхэлж ийсэн. За тэгжийтэл Монголын эстрад орчин үеийн хөгжим орж ирсэн. За тэгээд нөгөө FM явж эхэлсэн. FM-ээр бол Кемпертоны дуунуудыг маш их сонсдог байлаа. Араас нь Фризон, Салхи, Гайс гэл. За тэгээд залгуулаад хипхоп орж ирж исэн. Даймбан, Хэрхчлөө гэл. За гэлсэн дээ. Анхдагч хамтлагуудаа бүгдийг сонссон дөө. Бүгднийг бүр FM-ээ үлээд сонсдог. Тэгээд дуунуудын нөгөө кассетэн дээр рэкэлдэг те. Яг л бусдын адил тэгж л өссөн. FM-тэй утсаар холбогддог бас их аз одны зүйл байсан юм шиг байгаамаа те. Тэгэлгүй яах вэ те. Тэгэл наадтай агшин магшин гэл янз бүрийн нэвтрүүлэг явдаг байсан. Тэргээр чинь холбогдоод дуу захиалаа сонсдог гэсэн шүү дээ. Мөнхөрөө хамтлаг одоо яг хамтлагийн бүрэлдэхүүн эхэлж байгаа шүү дээ. Анхны тайз нь хаана байсан бэ? Мэдээж топт нь. За минийх бол арай ондоо. Миний анхны тайз бол аюу шүү дээ. Мөнхөрөхийн чинь нэг сургуулийн одоо 20 дугаар Төмөр замын 20 дугаар сургуулийн ганц сургууль. Ганц зам 20 дугаар сургууль. Тэнд бид нар ч бүгд нэг анги байсан байхгүй юу? Нэгдүгээр ангиас л би тэгээд миний эхлэл бол одоо нөгөө манай Мөх бат гээд үрэтэ дуулдаг байсан тийм ээ. Дуучин Мөх бат. Тэр маань манай дээдлийн одоо анги байсан. Хоёр дэш юм ба шүү дээ. Тэгээ бид хоёр юм зэрэгэлдээ байр. Тэр бас цэцэрлэгийн найзуудтай бүр бага найзууд. Тэгээд би одоо нөгөө яг урлагт орохсон шалтгаан гэвэл Мөх бат маань тэр үед юм 4 хоолоос халдаг цаг хугацаа гэдэг хамтлагтай байсан. Тэгээд бэлтгэлийн байр нь яг тэр манай юм зэрэгэлдээ байрны тэр үеийн одоо 0 өрөө гэж ирдэг байсан. Тэнд тэд нар ч одоо 4 хоолоос салгаал тэргээр чинь ингээл орилол. Би үүдэнд нь очиж чагнадаг байсан байхгүй. Цанхныхын доор очиж чагнадаг нэг давхарт үүдэг байсан. Дээд ангийнхан дээрээс нь гоё урлаг хийгээд байдаг. Урлаг хийгээд идэг. Би тийшээ бүр татагдаад идэг. Үүдэнд нь очиж чагнана гоё 4 хоолоос салж байгаа амар гоё сонсогдно. Тэгж яагаад нэг өдөр орж шалгуулад тэр хамтлаг тэмцээд тэгээд тэднэртэйгээ нэг хамтлаг болж анх одоо яг энэ дуудулж эхэлсэн гэдэг юм уу? Тэгээ Мөнхөрөөс бүр өмнө нь гэсэн та дуулаад эхэлсэн байсан. Хэлж ийсэн гэсэн.
Тэгээ миний анхны тайз бол тэр үеийн Касперик гэдэг одоо энэ тэр үеийн дуучид сайн мэдэндээ Касперик гэдэг тийм клуб байдаг байсан. Тэнд одоо тэр үеийн хамтлагууд бүгдээрээ очиж гэрээгээр дуулдаг байсан. Миний тайз бол тэнд байсан. Хамтлагтайгаа нийлээд бол мэдээж топ 10. Топ 10-д бол одоо бүх гал бүх зүйлс тэнд болдог байсан шүү дээ. Тэнд одоо нэлээд л хамтлагууд ч хоорондоо өрсөлдөөнтэй үзэх гэж ирсэн хүмүүс, үйлчлүүлж байгаа хүмүүсээ ч их өрсөлдөөнтэй байсан гэж яригдахын. Тэгэл орц болгон хамтлагтай байдаг гэдэг бол үнэн шүү дээ. Анги болгонд хамтлаг байдаг, орц болгонд хамтлаг байдаг байсан шүү дээ. Тэр бол үнэн. Тэгэл топ 10-д чинь одоо яг нэг хипхопын үүслийн бүх эхний үе шат тэнд хөрөндөг байсан. Би ч өөрөө төмөр замын болохоор тэгээ яг хажууд л топ 10 байгаа юм чинь. Тийшээгээ гүйж очдөг. Ах нарыг хардаг. Дагаж дөөрөөдөг. Дуугийн дагаж дуулдаг. Тэгж хэлчихсэн. Хипхопын нэгдүгээр үе буюу одоо Дамбакс эхэлтэй хамтлагууд байгаа шүү дээ. Мото рэп. Тэр хамтлагуудын яг тухайн үед энэ дунд нь яг сонсоод орж исэн гэдэг дунд байдгүй тань. За Дамбакс хэсэгт чинь залуу нас гэдэг үүдэг. Сайн сайхан төрөх хүч залуу насанд би за тэрийг бол маш их сонсдог байлаа. Лиминногийн бүтлгүй хайрыг их сонсдог байлаа. За тэгэл хоёр хүү байна. Хоёр хүү нөгөө савч тэгэл дуу гарч ирсэн тэр үед. Монтреп байна. Бүгдийг сонсдог байсан дөө. Яг нөгөө хит дуунуудыг л сонсдог. Мөнхөрөв хамтлагийн яг энэ хайр байж гэдэг дуу би яг хараал фөх гэл ийм дуу байд юм уу гэдэг яг ингээд бид нар чи ингээ ангаараа ингээд нэг 10 жилийн хүүхдүүд ч нэг бөөндөө нэг цэвэрлэгээд шүү. Ангаараа нэг ангимыг аваад яг тэрэн дээрээ тавьчаал зүгээр алцгар тий одоо тэр бүжиглж чадахгүй ч гэсэн ингээд нэг юм стайл шинэ жилээр ч 50 бүх юмн дээр тавьдаг байсан. Энэ хайр байж дуу ер нь яг хэр бүтсэн юм бэ? Дуудсан түүхээс нь энэ хайр байж гэдэг дуу чинь манай хамтлагийн 2 дахь цамханд орсон байдаг хаа. Тухайн үед Мичид Рекордс гэх студи байдаг байсан. Мичид Рекордс студи дээр одоо Томбор ажилладаг байсан. Одоогийн 2016 студийн Т Рекордсын. Томбор манай 3 цамгийн гурван хийсэн л дээ. Тэгэл тэнд ярилцж байгаа л тэгэл тэр дуу гарч ирсэн шүү дээ. Нэг юм дуу хийчихээ. Гэл дандаа л бид нар чинь ихэнх нь хайрын доонууд хийдэг байсан. Тэр бол хайрын доонуудын л нэг нь болол гарч ирсэн л дээ. Сүүлд би клипийн сэргийгээд дахиад үзсэн. Бас тухайн үедээ бас их гоё юм залуучуудын орчныг бүрдүүлэх гэж харуулах гэж их гоё зорж ийсэн клипээс юм шиг санагдав. Тийм. Ер нь одоо ингээ харахад бол тухайн үедээ л одооний энэ залуучуудын одоо тэр масыг хамарсан клипнүүд зөндөө гардаг болсон шүү дээ. Яг л нэг тэрийг л эхлүүлж исэн ч юм шиг те. Тэгж санагддаг. Хамтлагийн одоо яг эхлэлд за хэдүүлээ яг хамтлаг болъё гэдэг санааг ер нь хэн дэвшүүлжсэн. За манай хамтлаг Мига Батух 2 болвол яг энэ хамтлагийг анх үүсгэжсэн. Анги дотроо гэсэн үг 10 жилдээ 9 дугаар ангидаа л тэр хоёр маань нэг хамтлаг байгуулсан байсан. Тэгээл тэр анги дотор чинь нэг ангийнхан чинь тэр хамтлагт орж гараал зөндөө юм болно шүү дээ. Нэг удаа намайг ирээд дахил туулаад өгчих гээд тэгсэн. Тэгээд тэр дуун олонгот одоо нөгөө нууцхан хайраа чамда би үгүй нууцхан хайр гэдэг дүүсэн. Би анх оч тэр дахилтын дуулаад тухайн үед тэгэл өнгөрж исэн. Тэгэл нөхдүүд чинь FM төгссөн байсан. Тэгсэн чинь нөгөөх нь тэр үед FM-ээр хит болж таараал. Тэгээд цаг хугацаа хамтлагаас намайг сугдтаал тэр өөр авчихсан шүү дээ. Бойл наадах. Миний ерөн сонирхол тийм байсан. Нэг тийм поп моп дуу бол дуулах сонирхол. Хипхоп ч дөнгөж гарч ирж байсан. Тэгээд тийш айгүйх өөрөө бас татагдчихсан. Арай нэг юм хөдөлгөөнтэй, арай нэг юм дүрсгүү, тэ? Хипхоп ч бас өөр гэсэн нэг юм стил имижээс ахуулаад нэг юм характертай, маш сонирхолтой байгаа даа шүү дээ. Тий, характер тэгээд тэр нэг скил хүмүүсийн тэр хувцалж байгаа байдал тэрэнд нь бол тэгэл бас л нөгөө хүүхдүүд чиг татагдаал. Тэгэл нөгөө цаг хугацаатаа хэлээл мөх баттай хэлээл би ер нь байл. Шилжлээ. Тэгэл орж исэн доо. Ангийнхаа хамтлагт орлоо. Нэг ядаж яхад нэг анги өдөр болгоо уулзсан бид нар чинь. Тэгээ нэг дуун тент хит болоод идэг. Цаг хугацаагийн дуунууд бол яг бид нар чинь нэг хүнд штэ хипхоп шиг тийм биш. Дөрөв хоолоос салдаг. Өдөр болгон бэлтгэлийн. Тэгэл
тэндээс ер нь аюух юм сурсан. Манай мөнхөд надад зөндөө юм зааж өгч ирсэн цаг хугацаагийнхаа яаж дуулах тухай гоо зүгж юу яг. Бид нар чи өөрсдөө Свист сурдаг байсан. Свист орцсон тэгээд мэргэжлийн сургуульд нь орцсон байсан хүмүүс чинь тэрийгээ бас надад заадаг гэсэн баг гэж боддог. Тэр чинь тэгээд яг тэр хүмүүстэй цуг байхаар таа ч гэсэн яг дунд нь цуг хөгжөөд. Хөгжнө. Тэр дээрээс чи үеэр бас 2 ах гэдэг чинь. 2 ах. Бас л ах штэ. Дуудуулахыг зааж өгсөн, өшөө олон юм зааж өгсөн. Тэ. Анх бичлэгэнд орж ирсэн студ нь хаана байсан бэ? Хамгийн анх чи юу? Аран заах дээр л очиж орж исэн дөө. Манай урлагийнхаа одоо тэрийн хипхопчд бүгдээрээ л тийм баг. Тэгэхээр одоо энэ драмын театр шүү дээ. Драмын театр дотор 102.5 юм. Биш Ямаха гэдэг студ байлоо. Аран заах түрээ ах 2 биддэг гэсэн. Тэгэл тэнд нь очивол тэгэл харна шүү дээ нөгөө ах нар хаана ороод байна. Бусад хамтлагууд хаана ороод байна. Мэдээллийг цуглуулж байгаа л за юус тийш нь очиж гээл тэнд очиж орж ирсэн. Бичлэгэнд орохдоо ер нь сандарч байсан уу та? Мэдхгүй би ер нь тийм сандрал мандрал байгаав. Ягаад гэвэл өөр амар дуртай байсан. Ороод үзчих юмсан, бичлээд үзчих юмсан. Ямар юм байд юм бол гэл өөр амар хүсч очиж исэн болохоор өстө энэ далдаал орж исэн баг. Сандрал мөн тийм байгаагүй хаа. Тийм байдгүй шүү дээ. Үнэхээр яг хүсэж байгаа бол тэр чин бүр ингээд тэнд байгаа минут секунд бүрийг л мэдрээл. Тэгээд чивцүүгээл микрофоны хар зогсоод бол өстө энэ төрж исэн да тэгэл. Зөөлөн гоныг дунд тухай. Зөөлөн гоныг бол яг одоо манай амтлагт бол маш их олон зүйлийг авчирч өгсөн дөө. Бид тэр үед нэг кино тоглож ирсэн. Одоо тухайн нэг Сүхэрхчаа гэдэг ТV-ст ажилладаг залуу байсан да. Тэр маа нэг кино хийж ийн гэд. Тэгээд манай амтлагт ир санал тавиад Мөнхирэп гэдэг кино бий. Та нарыг тоглуулад. Тэгээд тэр кинонд үзчихсэн үзэгчд бол мэдчихэл байгаа. Нэлээд бас олон үзэгчд тэр үед үзтлээ гэл янз бүр яриа гардаг л байсан. Зөндөө олон хүмүүс одоо санаж байгаа хөө. Тэр киноны саундтрек нь болж дуу нь болж гарч ирсэн байхгүй. Киноны саундтрек байсан. Киноны саундтрек. Мөнхирэп Борон сайхны киноны саундтрек болж гарч ирсэн. Тэгээд бас л Мич рекордс дээр томбор дээрээ түр ах хөгжмийн нийгээл аранжировку нийгээл томбор хоолойг нь бичээл бид нэр үгээ бичээл би нөгөө тахилтаа зохиогоол. Тэгэл гарч ирсэн дөө. Одоо бодохоор яг зөөлөн гоныг мөнийг гэл нэг тийм. Одоо бол сонь шүү дээ. Зөөлөн гоныг гэдэг тийм нэр мөр. Үгүй гоё юм шүү. Нийтдээ. Мэдгүй одоо болохоор одоо бол надад сонь санагдал. Тухайн үед бол яг тэр олон зүйл авчирч өгсөн дуу шүү дээ тэр чинь. Одоо ч гэсэн хүмүүс тэрийг сонсох дуртай байд юм билээ ер нь. Одоо хөрмөн дээр очиод дуулахад тент дуулахад. Тэгээд ир чинь нөгөө нэг дуу чи өөрөө маш их дурсамж агуулдаг. Зөөлөн гоныг дуун дээр танилцчихлаа, зөөлөн гоныг дуун дээр хайрлжилаа, дуулжилаа, бас бүтлгүүдчихлээ. Одоо бид нар гоё гэр бүл болцсон, хөрмөн дээр дуулаад өгөөч. Зөөлөн гонигаа л дуулаа шүү гэл. Зөндөө тийм санал ирчлээ. Хоёр хос зөөлөн гоныг сонсоод байна шүү дээ. Зөөлөн гоныг сонсож байгаа тус таач сонсоод тэр үедээ сонсоод яг нийлжнийг сонсоод дуу дурсамж хоёр яг цогтой байна л да тий. Цогтой бай дуу чин тэгээд төвчтэй л дээ. Яг нөгөө тухайн он жил өдрөө буцаагаад аваа явчихдаг тий. Тийм байдаг. Тэр дууг анх одоо яад сонсч ирсэн яг тэр үедээ буцаад очтдээ шүү дээ. Шууд очдөг. Би одоо жишээ нь нөгөө сонсдог байсан Камертоны доонууд, Ном Талстын доонууд түүхт ахтаа сонсдог байсан доонуудыг хаяа сонсдог. Тэгээд шууд нэг хүүхд насандаа л очдөг ээж яваа хажууд очдөг шүү дээ. Тийм байдаг л. Яг тэр нөгөө чанга тавьчаад гэрээ сэвлээд ингээ бужигнаад. Өө тийм. Мөнхирэп хамтлаг тэгэхээр өөрсдийн гэсэн кинотай шүү бид нар. Яг би нөгөө тухайн үед бас хүүхдээс учраас тий мэдхгүй. Яг бидний үеийнхэн бол тэр кино бид нар чинь тэгээд нөгөө кино баг нөгөө кино театр тэр чинь өдөр хэднээс 3-4 удаа гард юм уу тий. Тэр кино театр тэгэл байж идэг гэсэн шүү дээ. Хэрэг хүн үзэх нөө яах нэг дээрээс нь өөрсдөө хараад ямар хүмүүс үзэж чинь яаж хийж чинь хүмүүсийн эмоц юм юм яаж чинь гэл заалд өрнөл өгдөг гэсэн. Сар гарan гарч илээ. Тэгэхээр киноны үйл явдал нь ямар үйл явдалтай байсан бэ?
За одоо үйл явдал нь хайр дурлал. Залуучуудын хайр дурлал. Тэгэл нөгөө адал явдал. Бас тэр нөгөө найзуудын хоорондын холбооснууд. Тэр кинонд гардаг. Гол дүрд нь манай Мига тоглож ирсэн. Таны дүр? Миний дүр бол сайн найзын дүр тоглож ирсэн. Мигагийн сайн найз. Тийм л цогцолтой. Давгүй ер нь би одоо нэг эх жил 25 жил болж байгаа. Тэрнээс өмнө телевизээр кино болж гаргана. Nice. Яг тэр үед одоо юу гэх юм мөнхрийн хамтлаг үүсээд дуу бүтээх процесс нь яг яаж ажилладаг байсан гэсэн үг вэ? Одоо энэ хайр байж гэдэг дуу шууд энэ хайр байж гэдэг сэдвээр хийгдэг байсан уу? Эсвэл дуугаа хийчихэд төгсгөлд нэрийг өгдөг байв уу? Аян төрүүлж хийгдэг байв уу? Үгэн бичигддэг байв уу? Энэ талаар бид бүхэнтэй бас хуваалцвал. Эхлээд хоорондоо ярилцсан шүү дээ бид чинь. За нэг тиймэрхүү сэдвтэй дуу хийчихвэл те. Гэл ярилцсан. За тэгээ гадаадын дуунуудыг сонсно. Энэ нөгөө хэлэхэд бол хүмүүс хулгаална гэж ярьдаг. Бид нэр бол улаан цаан улгаас нь дуунууд ховор. Тэндээсээ санаа сэдв авдаг. Тухайн үед бол яг нөгөө бит мейкерүүд яг тэр хипхоп хөгжмийг хийдэг яг тэр хүмүүс бол ховор байсан. Бүгдээрээ л нэг юм гадаад дуу сонсож байгаа л тэндээсээ жишээ аваад яг болохгүй штэ. Нэг бөмбөрийн ингээд өрөөж хийж гэх юм уу тий. Тэгж л хийдэг байсан байхгүй юу? Угаасаа юмны үүсэл эхлэл чинь тийм л үүдэг тий. Хажуутгаа харж л тэндээсээ үлгэрчээ авч л хийн штэ. За тэгэл бүтэн. За тэгэл би тэрэн дээр наялна. Нэг үг бичнэ. Тэгээ хөгжмөө хийлгээл студ руу ороод хамгийн түрүүнд би хийдэг. Дахилтаа гаргана. За нөгөө хоёр маань сонсож байгаа, нөгөө хэд маань сонсож байгаа бол за дахилт нэг ингээ гарчлаа. За үг нь ингээ гарчиж байгаа юм. За энэ дээр нь тэгвэл иймэрхүү үг бичээ. Эхлээд дахилт процесс нь яг тэгж явдаг. Эхлээд дахилтаа гаргана. Дахилтаа гаргаж иж араас нь за энэний араас өглөө нь яаж явах вэ? Их өшөө хөгжмнүүд регистрүүд яах вэ гэл. Иймэрхүү процесс явдаг. Нөгөө сүүл сонсогчдоос ингээ хоёр хуваагдаад байгаа шүү дээ. Хипхоп хөгжим анхны одоо ийм нөхцөл байдал одоо инструментал одоо тэр дууг ингээд ер нь л хипхоп өөрөө сампл урлаг гэдгээ одоо ингээ хүлээн зөвшөөрчихэд байгаа шүү дээ. Уулна. Одоо насны хайр гэдэг дуу бол хипхоп болоод ингээ сампл болоод ингээ явдаг. Монгол яг хипхоп хөгжим үүсснийг бол би бол тэр хамгийн зөв дээрээс нь хурдан бөгөөд маш их хөдөлмөрөөр бүтчлээ гэж бодож байгаа байхгүй. Тэнд одоо 70 онд үүссэн хипхоп хөгжмийг 90-ад оны үеэс ингээ оруулж ирнэ гэдэг чинь 20 жилийн үед ингээ 20 жил хөгжсөн урлагийг бид нэр шууд авахгүйгээ яах юм? Шууд авахгүй. Ерөөсөө бүх юм тэгэл тэгдэг штэ. Урлагч бай, юу ч бай. Нэг нь санаачилдаг. Тэрийг хийж эхэлдэг. Тэнгүүд их чинь Америкт үүсэж хахад Монголд яг ингээ зэрэгцээл адилхан үүснэ гэж байхгүй байхгүй. Америк тэр урлаг үүссэн байна. Тэрийг 20 жилийн дараа, 30 жилийн дараа Монгол руу хин нэгэн залуучууд оруулж ирсэн байна. Оруулж ирэхдээ тэнийгээ сонсож тэндээс даган дуурайж оруулж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээсээ авах хэвээр маа аваад даган дуурайгаад тэгээд эн чинь ингээд цаашаа хөгжөөл явна шүү дээ. Тэгэхээр энээр бол яг нөгөө сонсогчд зарим нэг сонсогчд бол нөгөө баахан мэдхгүй л дээ. Мэдхгүй болохоор л тэгж ярьдаг баг. Хуулбарлаа, барьлаа, хүн дуурайлаа гэж ярьжлээдэг. Монголд бол одоо хөгжөөд явж байгаа шүү дээ. Тэр чинь тэр гадны урлаг юм чинь тэндээ бол аль хэдийн өндөр түвшинд очсон. Бид нар бол тэрийг Монголын хөрсөн дээр оруулж ирээд одоо бол арай өөр түвшинд очиж байгаа шүү дээ. Зөв одоо үр тариа суулгах, зөв урах зурах, зөв үр дүн гаргах гэдэг шүү дээ. Дээр нь тэрий чинь гадны урлагийг Монголын хөрсөн дээр буулгаж одоо яг энэ залуучуудын хамгийн сонсох дуртай урлаг болгох гэж тэр анхдагчуд гэж байгаа байхгүй юу. Бид нар ч юм бол маш их саад бэрхшээл юм үджиж янз бүрээрээ хилүүлж ийж янз бүр болж ийж тэгжиж одоо энэ сүүлийн үед гарч ирж байгаа одоо энэ хүүхдүүд чинь бил одоо ингээд бүх юм хөгжсөн юм дээр ингээд гарч ирээд тий гоё байхгүй юу. Тэгэхээр бол тэг юм үүсгэсэн тэр хүмүүсээ бол одоо энэ манай энэ залуу бүтээлчд хүмүүс маш хөндлөж явах хэрэгтэй. Тэдний тэр туулж ирсэн он жил цаг хугацаа бол амар хүнд байсан шүү дээ. Дөнгөж зах цаас нь чи мэдэн шүү дээ нэг алтрууд энэ юунууд гээл гудамжны хөгжим нэгээ заддсан байна, дэрлэгдэм байна гэдэг. Америкт бас тийм л байсан юм лээ. Аах тэр хипхоп хөгжим үүсэж явах тийч тоодгүй. Хар алтрууд энэ харуудаас үүсэлтэй шүү дээ.
Тэгээд яг л тэрнтэй л адилхан байхгүй. Одоо бол дэлхий одоо Монгол дэлхийтэйг л адилхан болчихлоо. Монголд хамгийн супер нь бол хипхоп биш шүү дээ. Хипхоп юм байх. Pop буюу одоо popular болчиход байна тий. Таны хувьд яг дуу хөгжимтэй одоо таавал одоо яг урлагаар амьдарч байгаа юм. Тий. Энэ салбарт энд ажилдгаараа яг урлаг таны амьдралд хамгийн том одоо түшиг хань эсвэл нүмер болсон мэдрэмжийг заавч одоо. За. Ер нь нэг жоохон уналтанд орж ирэх одоо уналт руу ингээд манайд чисэг явж байгаад сүлд уран бүтээл завсарлаад за нөгөө зарим нэг нь мэрэгжил боловсруулалтаар ажиллана. Энэ урлагчин бол хэцүү. Яг нөгөө гэр бүл зохиогоол хүмүүс ингээл ирэхээрээ нөгөө амьдрал нарай өөр болоод эхэлж шүү дээ. Тэгэнгүүт одооных шиг юм нөгөө юм гоё юм зөвхөн урлаг хийгээд санхүүгийн хэрэгчлэн төрчлээч гэдэг юм тийм байгааг байхгүй. Маш бага мөнгө олох нь бага. Үнэхээр дуртай даа бид одоо дуралцсандаа л явдаг байсан. Нэг хэсэг бол маш уналтанд орсон. Тэгээд би ч нөөрэ урлагаас өрөм хөөгөөгүй. Дээрээс яг урлагтайгаа л үлдсэн. Манайхан бол нөгөө их сургууль соёл одоо тэрийгэ төгсөө мэрэгчлэрээ ажиллаа. Урлагчин юм бэ. Фуфа шалтмын нэгээр явлаа. Харин сайхан цаг хугацаа гээл зарим нь бизнес өгөөл яваад өгсөн. Би үлдчихсэн. Тэр үлдээсээ ганцаараа гэсэн. Ганцаараа үлдсэн. Ганцаараа үлдээд бол амар сонирн болж ирсэн нэг хэсэг. Тэр үед бол мэдэрсэн. Би урлаг байна. Минийст ганц л өсөл энэ юм би одоо яаж юу ч тохиолдсон нэгээрээ л явах юм бэ. Яг надтай ингэ үлдчихэж байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг гоё ингээл хамтлаг нэг аштайхан болж байгаа үед яг надад тийм хүмүүс юу ярьдаг байсан гоё дуулдаг. Лавга мөхөрэ пин лавга тахилтаа гоё дуулж лавга юм бэ лавга тийм байна гэл октод те октод ч юм уу одоо хин нэг сонсогчд яриад идэг байсан. Би тэр үед бол их анзаардаг байсан. Сүүлд нь яг тэр уналтанд ороод ингээл ганцаараа үлдэхэд бол яг тэдний тэр ярьж исэн юм ингээл эргээл ингээд яаж их мэдрэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээд зарим нэг нь бол надтай бүр өмнө чамд те. За чи бол ингэхгүй шүү, тийхгүй шүү. Дуугаал дуулна шүү. Шин дуу хий шүү. Ийм шүү, тийм шүү гэл. Тэгээд нөхдүүд энд бизнес хийгээд идэг, зарим тэнд мэрэгчлэрээ ажиллаад идэг. Би энд дуутайгаа үлдчихэж байгаа. За яах вэ гингүүд нэг буцаад нөгөө мөнхтэйгээ яаж эхлэн шүү дээ. За найз нөгөөд чинь ч намайг анзаарч эхлэн тийм үү. За одоо яах вэ хөө? Ганцаараа болцсноо. Тэгэхэд намайг ингээд нэг хүрээлсэн 2-3 хаан гоё урлагийн найзууд байдаг гэсэн. Тэднэртэйгээ буцаад тэднэртэй хандаж эхлэн нөгөөдөл чинь юу гэж намайг орох вэ? Тэгэл яг тэр үед чинь тэр мөнх баттаа нийлэл би одоо аз жаргалтай төгсгөлгээл дуу хийж илаа. Мөнгө нөтгөө нийлээ дижитал мөнгө нэвтээр нийлээ дижитал хийж илаа. Хайрын тухай гэдэг дуудууд гарч илаа. Гэх мэтчлэн ингээл яг явсан да. Тэгээд ингээд явж итл манай хэд чинь буцаад төрөд ирсэн. За болий. Одоо жишээ нь манай Мига интерьер мэрэгчлэн дизайн. Да болий. Да очоод ингээл айлын юм нүдэл болбал энд очивол миний ажлын биш юм байна. Ядчих та ингээд ажиллаа хийж яхад хүмүүс орж ирэл чи мөн үү биш үү гээл ингээд идэг. Тэгээ ингээд нөгөө тэр чинь олон жил тэргээр явцсан болохоор сэтгэл санаа нь шал өөр юмд яваад байгаа байхгүй. Артист хүн байгаад шүү. Артист хүн байгаад идэг өөрөө бүр. Тэгээ би бас энд ингээд дуу хоор хийгээл яваад идэг. Намайг сонсоод байгаа ш тэр чинь. Тэгээ манай Мига үлдэрсэн. Би ерөөсөө алдсан ч одоо баг хамтлагаараа явсан. Тэгээ манай Батух бизнес хийгээл цаа чинь би тэрээ унж үзээгүй машиныг унаад нэг хэсэг явсан. Бизнес бол өөрөө ийм байдаг шүү дээ, тэ. Ингэж явж байгаа буцаал яг ингээд ирсэн манай хүн тэгэл за болий дөө миний их ажлын биш ээ. Ер нь бол энэ урлаг ялангуяа энэ хамтлаг гэдэг юм хүн яг ингээд нэг юм тодорхой юм өндрөөс доошлол энд ирэхэд энэ хамтлаг байж л үүдэг. Хамтлаг нь л үүдэг байхгүй. Анхны баг. Тэгээ буцаад яах вэ гингүүд нөгөө мөнх рэп гэдэг нэр чинь байж идэг. Нэр бол байгаа л байгаа шүү дээ.
ямар ч тохиолдол байж байгаа буцаагаад тэр нэрэн дотроо ороод буцаад ингээд явдаг л байхгүй юу. Өөрөө урлаг тийм гоё, дээр нь энэ хамтлаг эхлэл гэдэг бол хамгийн гоё юм. Хүүхэд наснаасаа эхэлсэн тийм амар ариун нандин. Тэгээд өөрсдийн нөгөө нэг тэр бид нар чинь 10-аад төгсөөл 16 7-8 та хүүхдүүд дуу хийж эхлээл дуу тодорхой хэмжээнд явж эхэлсэн, хүмүүс ингээд таньж мэдэж эхэлсэн. Тэгэл нөгөө нэг 17-8 та хүүхдүүдийн ухаан мухаан гэж юу байх вэ те. Багасаа л нөгөө юм хүмүүсийн хараанд орцсон байхгүй юу. Тэгэнгүүт чинь нөгөө нэг яг тэр сэтгэхгүй ингээд одоо болтол юу явж штэ. Дуу урлаг карьер ямар амар хүчтэй юм бэ? Ямар гоё юм бэ? Тэр нь цаашаага өргөжлөх юм бол хүнд ямар амар тийм цэгцтэй байх. Тэгээд урлагаас ямар их ухаарлаа авах, хүндлэл, хайр, соёл тэгээ уналтанд ороод ирэхэд буцаагаад нөгөө сонсч байсан хүмүүсийн тэр харьцаа, хандлага ямар болдог, үнэхээр өмнө ч сонсогчд нь яаж үлддэг. Энд ингээд нэг балраа сууж яхад энд нэг нөхөр орж ирэл чи энд юу хийж байна лу явъя гэд шал өөр орчинд одоо чирээд авчиад маргааш өдрөө явж дуугаа хийгээд мөнгө тоолоод өгч шинэ тийм. Тийм л гоё юм байдаг байхгүй. Тэгээд бид 2008 9 оноос завсарласан буцаад 6-7 жил болцсон байгаа байхгүй. Завсарлаад тэгээд эргээд нэгдэд 15 онд нөгөө л манай Томбор 2016 студийн Томбор бид нар чинь тэгэл уналтанд ороод ирэхдээ буцаад нэгдэхдээ нөгөө л бусдын л адил за одоо хаана хин бэ хин энэ дээр очих уу энийг төшгөө хин бид нарыг цааш нь ингэж явуулах уу гэл нөгөө эхлүүлжсэн Томбор дээр л очиж исэн байхгүй юу. Томбор очиод яваал очиод 2016 студийн рекордс давай ингэж байгаа бол бид нар хүлээж авна шүү. Тэгээ 15 онд Крокуст нийлж тоглолт хийжсэн. Тухайд бол нөгөө мөнхийн ус гарч Монгол гэр. Тэгээд Монгол гэр дооны тухай би таны орсон ярилцлагаас сонссон л тоо. Яагаад Монгол гэр гэж дуу гэж болдгүй юм? Тэ гэж хэлсэн. Тэгээд би нэрээ бодсон чинь өндөр Монгол гэрт хэдэн хүн амьдарч байгаа. Монголчууд бүгд л Монгол гэрт амьдарсан, өссөн, Монгол гэрт одоо амарсан. Энэ бидний соёлд байгаа зүйл байна. Тэ. Энийг хөндөх болсон тухай бас сонсмоор байна л да. Тэр бол миний мэдрэмж байсан. Мэдрэмж бол хамгийн чухал зүйл. Ялангуяа урлаг дээр. Яагаад ч нэг тийм Монгол гэрийн тухай дуу хичмээр тэр үед санагдаад идэв ус. Дуу бол өөрөө урд нь байсан дөө. Миний түрүүний хэлдэг нэг цаг хугацаа хамтлаг гээд 10 жилд байсан тэр хамтлагаараа байхад энэ Монгол гэр гэдэг дууг дөрөв хоолоо салгаад бид нар дуулдаг байсан. Тэгэхээр pop дуу байсан гэсэн үг. Тэгээ яг хөө тэр дуу тэгээ үлдсэн байсан. Тэгээ нөгөө уран бүтээлийн эрэл хайгуул хийштэй бид нар чинь. Тэнгүүд нөгөө цаг хугацаагаас тэнцээч нэг гоё дуу байдаг гэсэн байхгүй. Тэндээс ямар дуу энэ стил жанрт өөрсдийнхөө жанрт оруулж дуулах вэ гэж би бодоол яваад байдаг гэсэн. Тэгээл тэр Монгол гэр гэдэг дуу тэр үед ингээд толгойд яваад байдаг гэсэн байхгүй. За энэ Монгол гэрийг хийл л да. Тухайн үед бол бидний яг Монгол гэрийг хийгээд ингээд студ дээр ингээд хийчээд сонсоо байж хат хипхопчд орж гараад Монгол гэрийн тухай дуулаад тахтай яг тэ гэдэг үсэн. Луминогийн баажи орж ирээ сонсч байна. Болооч юу ш. Ийм хипхопын Монгол гэр мэрэг байхгүй штэ энэ хорвоод гээл гараа явдаг те. Хүмүүс орж ирээл заавчлаар баажиг ярьчлаа. Тэгээд баажиг хэлэхгүй ер нь бүгдээрээ л гэдэг ус одоо манай хипхопчтой тухайн одоо нэг эхлэлүүд гэсэн үг штэ. Тэд нар маань бол амар шүмжилдэг байсан. Монгол гэр ингэж хипхопыг битээ ингэж гутаа Монгол гэр ингэж дуулаад тахта яадын ингээл те. Тэр бол надад ерөө сонсогдоогүй. Ягаад гэвэл миний мэдрэмж өөрөө Монгол гэрийн тухай бид нар дуулах ёстой л гэдэг тийм мэдрэмж цаанаа байгаа л байсан. Тэгэл хийгээл гаргасан. Тухайд бол тэр чи яах юм бэ? Тэнд нэг юм хэсэг хүмүүс эсэргүүцэж яхад энд тэр олон масс хүлээгээл авч байгаа юм чи тийм биз. Тэгээд ер нь тэгж бүтчихсэн. Сүүл бид нар шинчлээд Монгол бүрстөө тэхээс тэгсэн юм шиг Монгол улсын тэр гавьяач жүжигчин нийтийн дуучин Болдбаатар гэдэг хүнтэй нийлээд хийсэн. Одоо бол
Тэр бас гоё болсон билээ. Тэр гоёлсан, дааболсон. Тэгээд одоо бол хандлага өөрчлөгдсөн шүү дээ. Одоо бол залгаа. Одоо бол бидний хаач явсан Монгол гэрээ дуулаад өгөөч гэж залуучууд бидний үеийнхэн л тэгж байгаа юм чинь. Тэгжил бүтчихсэн төвхтэй яар эхлээд гаргаж яхад бол аим төвхтэй л байсан л та. Хипхоп бол юм болох шүү. Та нар хайрын дуу хипхопыг доош нь жангаадаг. Дээр нь дахиад Монгол гэрийн тухай дуулаад тахтай яа тийм болилтоо ямар ядаргаатай төвхтэй ингээл яг нөгөө тэд нар чи хипхопоо хийх гэдэг. Бидний энд арай өөр жанраар хийгээд идэг. Бидний ингээ хийнгүүт нөгөө энэ масс чи хүлээж аваад идэг. Энд хипхопчд юм хаймаар идэг те. Тэгээ бидний энд нөгөө нэг массыг цуглуулад идэг ч юм уу. Ер нь бол нэг тиймэрхүүл байсан хайрын дуу гэдэг ч юм бас. Сүүл би Econ Bontox-ийн нөө I Tired гэдэг дуу сонсохгүй. Тэгээд Bontox ч өөрөө нэг юм уянгалаг юм тахилттай. Тэ аялгуутай нэг юм аялгуулаг. Нэг юм хүний нэг юм одоо юу гэх юм сэтгэлийг юм амраасан юм шиг мэдрэмж өгд. Надад зүгээр тэгж өгдөг хамлаг байхгүй. Тэгээ бодоод исэн чинь харин дуу дуулдаг уянгалаг тахилттай хипхопчуд хипхоп биш гэж нэг хэсэг яригдчихсэн тий. Тэгэхээр сүүлд том тоглолтууд ч боллоо. Яг үнэндээ бидний дотор энэ хэрэгцээ байгаа байхгүй. Надад бол тэг санагдаад байна. Үнэхээр ингээд тахилтын дагаж дуулаад. Гэхдээ тэгэл орчинд нь ингээд хүн л юм чинь бүгдээрээ л хайрлаж байгаа, дурлж байгаа, сэтгэл нь өвдөж байгаа, хайрандаа гой билуурж байгаа үед хүн л юм чинь байгаа шүү дээ. Бүгдээрээ л ямар ч муу хүн байсан, сайн хүн байсан, ямар ч одоо тэр хипхоп тийм сэтгэхүйтэй хүн байсан ч гэсэн эмхтэй хүн хийхээс төрсэн юм чинь ээж дайртай л аав дайртай их нэртэй хайртай л байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй хайртай. Тэгэхээр тэр бол дотор нь бол өөр юм байгаа. Яг хөө зүгээр урлаг өөрөө тэгэл бас л адилхан гадаад тэр баруун Америкт ч гэсэн тахилт дуулдаг тийм амтлагууд байгаагүй байсан шүү дээ. Тийм. Тэнт ч гэсэн бас хэрэгцээ. Тийм, хэрэгцээ л юм чинь дэлхий чинь өөр бүгдээрээ л адилхан хүмүүс амьдарч байгаа юм чинь. Тэгээд яг одоо ч гэсэн байгаа шүү дээ энэ. Бага. Одоо энэ бацаа нар чинь гарч ирэл өгсөн хайрын дуу дуулдаг ямар хипхоп байд ингээл нэгээ бас ингэж чичлээл те. Дислэл ингээл байж л үт юм байлээ. Гэхдээ надад яг тийм хамтлагийн орон зай байгаа гэж бодож байгаа. Сүүлд яг Far Away-с хоошоо яг тийм хамтлаг бол гарч ирсэнгүй. Яг хоо D45. Яг бидрээс хоош гэвэл хамтлагууд зөндөл гарч ирсэн шүү дээ. Одоо Flash гээл гарч ирсэн. Club байсан. Ер нь бол энэ дээл цаашаа үргэлжлээл явна шүү дээ. Дахиад одоо гарч ирвэл надад гой санагдаад байгаа байхгүй. Тэг бүр шин те. Тий. Жинхэнэ юм өөрхөн гой царайлаг тэгсэн мөртлөө хайрын дуулдаг бацаагаар гарч ирэх юм бол охтуудын юм крашод. Ой тэдний охтуудаа ямар уулдаг те. Охтуудаа гой ингээд юм сонирн болгодог тийм хамтлаг гарч ирэх юм бол бас гой байхгүй юу. Тэгэл тэр чинь бас цаашаа түүх болол явна шүү дээ. Эндээ гангструуд байхад энд бас одоо яриад байгаа тэр коммершл байж л байх хэвээр байж ижил бүх юм явна шүү дээ. Бүх зүйл орж иж тэр чинь сав дүүрнэ гэдэг шиг тийм. Сав дүүрнэ гэдэг шиг сонирхолтой ч болно. Хэрвлээ чинь заримдаа хоорондоо дэврэлдэн бид нар чинь хүнл юм чинь тийм л байдаг. Яг уран бүтээл дээр бол би энийг мөхсөн муу хипхоп мөхсөн муу комо гэл ингээл явчлаадаг байхгүй. Гэхдээ уулзвал өөр л байдаг байхгүй. Уулзвал шал өөр. Уулзвал шал өөр. Урлаг биш юм аа гэхэд бид нар чи өөр юм дээр бас ингээл санаа нэгдэн штэ. Тэ. Тийм бидээ. Ер нь Мөхөрэ хамтлагийн анхны пенүүд гэвэл ангийнхан байна уу? Анхны сонсогчдод ханаас эхэлсэн бай. Анхны фэнүүд одоо гэр бүлээс л хэлж байгаа байлгүй. Жишээ нь надад бол миний ээж байна. Миний хаана одоо анхны хамгийн сонсогч, үнэнч фэн, дэмжигч ээж байсан. За тэгэл ангийнхан, орцныхан, төмөр замынхан гээл тэрнээс цаашаа хэлэл явсан баг. Өссөн орчин. Мэдээж яг анхны фэнд гэр бүлээс л эхлэх юм байна л да. Одоо аав, ээж, ах, эгч дүү тэр бүх хүмүүс дэмжиж. Манай хамгийн анхны тоглолтыг манай ээж тухайн үед 500,000 төгрөгөөр спонсорлоод хийжсэн. Топ 10-д. Ээж маань бол намайг хамгийн их дэмждэг.
хамгийн их урмын одоо тэр үгнүүдийг гамгүй хэлдэг. Фүүмэн чийдэгтэй наад чинь нэг л биш байна да чи хичээлээ хийхгүй байна гэсэн мөртлөө цаа ёо мөнгө өгдөг. Очоо бичвэл дууга бичвэл за харин надад сонсоороо гэд би авчиж сонсгодог. Ямар гоё юм бэ? Тийм хүн биш. Тэгээд хамгийн анхны дагуултыг спонсорлоод чи тийм амар баян сэтгэлтэй биш шүү дээ. Хүүгээл ингэх гээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө юмнаас таллаж өгөөл. Хайр яваад байна шүү дээ. Хайр яваад байгаа. Дээр амар их ойлгодог, дэмждэг байсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэр топ 10 бидний анхны дагуулт тэгээд тэр маань жоо амжилт муутай болоод ээж өөрөө билетийн кассан дээр билетийн тасалд суугаад тухайн үед нэг бид нар чинь одоо тэр ахнараас нэг хоёр хамтлаг өртсөн байсан. Бид нарт та нэг хідэн дөрөв үеийг хэлсэн байсан. Нөгөөх нь байдаггүй. Нөгөө хамтлагууд ч орж ирж ээжээс мөнгө нэхэл. Ой мөнгө авъя хичээ. Бүх юм манай ээж хийсэн биз дээ. Хичээ мөнгө авъя. Ингээл иймэрхүү гоё түүхүүд байдээ. Тэгэхээр бол миний хамгийн одоо анхны сонсогч үнж фэн дэмжигч бол ээж л байсан да. Мөнхөрөө хамтлагийг бас маш том түлхсэн байна шүү дээ. Түлхсэн. Манай хамтлагийн бүгд түлхэн зөвшөөрнө. Энэ бол бодиттой түүх. Яг болж исэн процесс. Ээж байсан намын хүүхдүүд тоглолтой. Тэр байтугай намайг цаг хугацаад байхад ээж бас. Тэгэхээр таавал ээжийнхаа номер 1 дуучин байна шүү дээ. Номер 1 дуучин. Хамгийн гоё нь тодорхой хэмжээний амжилтыг одоо ээжигээ амьд байхад нь тодорхой хэмжээний амжилтыг би гаргасан үзүүлсэн. Ээж нүдэрээ харсан тоглолт би Паласын концертыг дахин ирээдмийн тоглолтыг үзчихсэн. Опнерд ирээдмийн тоглолтыг үзчихсэн. Дөрөв үзэгчтэй дөрөвөөрөө бахархчлуулсан баах. Өөрийнх нь туйлын одоо тэр нэг мөрөдлийн бас л надтай адилхан миний хүн амжилтанд хүрчээсэн. Энд ямар дуртай юм бэ гэж л боддог байсан байлгүй дээ. Дуучин Мөнхбаттай та хүүгийн бодолдог тэгсэн дуулсан байдаг. Тэр дуу бас квартет гэдэг дөрвөн хүүгийн юугаар дуулсан байдаг. Хоолоогоос дуулсан байдаг. Тэр чинь нэг хүүхдийн ордны ганчмаг өгшөд байхгүй. Би ч хүүхдийн ордонд явдаг гэсэн бас. Би ер нь яваагүй юм байхгүй. Би бүр 15 6 настай байхдаа 16 за тэр читрээ цаг хугацаа мөнхөр бэхлээгүй байсан үе шүү дээ. Тэр үедээ л ерөөсөө энэ хамтлаг хайдаг. Би яаж дуучин болох вэ? Тэр үед нэг юм сонингийн юун дээр хамтлаг түүх шалгаруулж аавна гэдэг тийм зараа юу явдаг гэсэн. 2-3 удаа очиж үзчихсэн би. Очоо шалгуулаа. Нэгэнд нь тэмцээгүй байдаг. Нэгэнд нь бол тэмцэж явж байгаад явцын дунд намайг тэд нар ингэсэн байдаг гэл те. Бүр тийм байсан. Тэгэд юу л асуулт нь. Үгүй хүүгийн бодолд хүүгийн бодол. Тэгэд бас тэрний адил хүүхдийн ордонд өөрөө такиж очиод ганчимг өгш намайг хүлээж авч ирсэн. Өө миний хүмүүнд хөрхөн байна гэдэг. Ганчимг өгш шав байхгүй би ч бас явж тухайн үед ч одоо энэ жүжигч зөндөөс. Тэгээ анхны багш шүү дээ. Анхны багш бас. Тооны анхны багш. Тэгээд тэр үед л тэр нэг хүүгийн бодол гэдэг дууг чи би бас дуулдаг л байсан шүү дээ. Нэг бэлтгэл дээр чи хүүхд байх та. Ганаа өгч өөрийнхөө дууг дөрөв хөх зөксөж бол хоолоо салуулал дуулуулаад. Тэр ихтэй аим гоё дуу те. Тэр үнэхэр гоё дуу л да. Үнэхэр гоё дуу. Яг уу яг тэр дууг одоо хин нэгэн дуучин маш гоё дуулаад дахиад ингээд бүр тэсгэлэл баг. Угаасаа дуу нь өөрөө гоё дуу. Дуучин Мөнхбат хоёрын хувилбар бас гоё. Би бол сонсоод бүр уйлсан. Тэр нэг юм яг сүнстэй дуу. Өөрөө сүнстэй дуу. Тэгээд битээр чинь нөгөө нэг тэр ээжүүд ойролцоо өнгөрсөн. Ойролцоо бурхан болж исэн. Тэгээ манай Мөнхбат чинь айлын ганц хүү. Айлын ерөөсөө ганц хүү байхгүй юу? За одоо найзхаа юм ярьчлаад юм бол айлын ганц хүү тэгээд бас ээжийн хүү. Ерөөсөө ээжийн хүү. Тэгээ ээж нь өнгөрсөн манай чинь бас хэцүү шүү дээ тий. Тэгээд яг би тэр нөгөө нэг хоёулын ээжийн хүүхдүүд болохоор одоо нөгөө ядаж яхад бүх цэцэрлэгийн найзууд ээжүүд ойролцоо өнгөрсөн хоёулын ээжийн хайртай хүүхдүүд аавын хүүхдүүд биш ээжийн хүүхдүүд тий. Тэгээд ярилцж чаад юу их гоё ээжийн дууд болгоод уулаа давай
юу дуулах вэ? За ямар ч үс ихний ээлжинд хүүгийн бодлыг дуулъя. Гэдэл энэ дуу ах дуулж үзсэн. Яа. Тэгэхээр бас яг тэр дуу хийгдэхэд бас амьдралын үйл явдлууд нөлөөлсөн байж та. Нөлөөлөл хамгийн гол шалтгаан нь тэр шүү дээ ерөөсөө. Тэрс бид хоёр ээжтэй эрхлээд, ээжнэртэй эрхлээд байжсэн бол тийм сэдв санаа орж ирэхгүй шүү дээ. Яг очиж тэр дуу дуулаж гэдэг юм уу. Тэрэн дээрээ санаа нэгтсэн тэгээд дундаа ганц юм тавьж сууж байгаа л тэр санаа гаргаж ирсэн. Ээжүүдийгээ дурсаж уйл сууж байгаа л хоёул нь энийг дуулчихлаа яа. Тэгэл тэр их дуулж үзчихсэн тийм төвтэй. Таны хайрын тухай дуу байна. Энэ дуу юу нь яаж үтсэн юм бэ? Тэр үйлсэн ш нэг амтлагаасаа ганцраа оцроод тэр цаг үе. Аран заах аян хийж үжсэн. Одоо манай талиагач Зизи өгн бичиж өгчээсэн. Би дуулсан. Бас л энгийн бүтгэн нь бол энгийн шүү дээ. Аран заах дээр очивол аран заах Зизи надад ийм үг бичиж өглөө гэж авчид өгсөн аран заах. За хэд хоногийн дараа хүрээд иргээд яваад атсан чинь нэг юм ая хийцэн байсан. Сонсон чи ари биш ээ. За биш ээ аран заах дахиад гэсэн чи. За дахиад энэ хоногийн дараа тэгээ яваад атсан чи яг харийн тухай гаргацсан байжсэн. Энэ мөн байна гэдэг. Энэ мөн байна гэдэг. Үнэхээр ид бас тээ. Тийм тэгээд яг тэр үед чинь би хайрын тухайг хийж илаа. Биш нэг 2-3 дуу байдсан шүү дээ. Хүмүүс одоо YouTube руу ороод үзээрэй. Диважин тэгээд дуу байгаа. Чиний хайр усагаар гэдэг дуу байгаа. За тэгэл Дижитал хамтлагийн мөнгөнд итгэх ёстой гэдэг дуу байгаа. Тухайн үеийн FM-ийн 2 хөтлөгч нөхөртэй би нэг дуу хийж исэн бас. Хайрттай зориуллоо. Тухайн үед л нэлээд хэд болол яваад идэг гэсэн. Тэгэл тийм Мөхбаттай юм бас 2-3 дуу байгаа. Найзын гоё дуу байгаа шүү дээ. Би сайн уу найз минь гээд одоо учрал гişүн тий үг биччихсэн. Тэр хэд бол манай гişүн байгааг үл дээ. Найзууд шүү дээ бид нар чинь. Учрал үг бичиж өгөөл сайн уу найз минь гээд би тэр бас гоё дуу байдیں۔ Тэр дууны клипэнд би тэр хүүхдүүд эхэл дээр нь гардیں۔ Оо тийм үү. Ямар гоё юм те. Том одоо бол том залуучууд болсон. Том хүүхдүүд бас 17 8-т. Тийм гоё түүхүүд байна. Миний уналтын үе бол одоо надад хамгийн гоё дурсамж. Яг тэр үед өгсөн байна те танд бүх зүйлийг. Өгсөн. Баймир хүм өгсөн байхгүй. Тэр дуунууд гарч исэн, эд дуунуудыг хийж исэн. Тэр би бууж өгөөгүй байгааз. Бууж өгөөгүй. Хэцүү байсан л та. Нөгөө 3-4 лээ байж байгаад гэд ганцаараа болчоор. Манайхан бол яг нөгөө үнэхэр гэр бүлтэй болол ингээл нэг юм санхүү юмны асуудалд ороод ирэхээрэл яг тухайн үед л бодож исэн шийдвэрүүд нь гаргаж исэн шийдвэрүүд нь баггүй би бол буруутгахгүй. Гэхдээ хүнд угаасаа ялангуяа эрэгтэй хүнд нэг амьдралын юу гэх юм мөчлөг гэх юм уу гэр бүлтэй болоод ирэхээр гинт нэг амар үүдэлтэй бол юу болоод байна. Тэглүү яах юм бэ? Тэд нар чинь хүүхд төрсний араас ч юм уу те нэг юм. Би бол яг хүүхдтэй л дээ. Хүүхдэд төрөхөд бол яг нэг юм сонин болж ирсэн шүү. Нэг юм. Одоо яах вэ? Юу сонин болчтой ер нь те. Ер нь нэг сонин болоод эхнэр аваад тэгэл нэг эхнэртэйгээ харьцааг гоё одс байлгахаас хавлаа те. Тэгээд хүүхд төрн тэгэл яа бас би юу хийгээд байна гэдэг те. Тэр болгоны чинь тааруулж тэмцүүлэх гэж хэцүү. Тэгэл манай хоёр тэгэл явсан байлгүй. Хамгийн гоё нь бол буцаад ирсэн. Одоо ер нь хамтлагуудыг хараад байхад бүгдээрээ л тэгжилээ шүү дээ. Бидний үеийн хамтлагууд тухайн үедээс тарцсан бутарцсан гээл нэг нь ингээ сууж идэг. Нөгөө дүүлэнд энэ бизнес ажил хийсэн баг шал угаацсан ч явж байгаа шиг те. Тэгжээснэ буцаад нийлээд харин нийлсний дараа нөгөө тодорхой хэмжээний нэг юм нуран дээр ачаа өрөөд үүсний дараах гэхгүй ачаанда үүсний дараах тэр эргийн эрэлт бол бүшээ гоё болгож өгч байгаа байхгүй тэд нэг өчөө хоорондоо ойлголцох тодорхой хэмжээний нэг юм зөв үдчихэд шүү дээ юм үдчих. Тэгээ эргээд нийлсний дараа бол дахиж хизээч салахгүйгээр эргэж нийлж байгаа юм л да. Тэ. Хамтлаг эхлэхдээ хөвгүүд залуучууд байсан байна.
Тий. Тэгээ хэсэг хугацааны завсарлагын араас уулзахад яг ирчүүд болцгоосон байна. Болцгоох тал руугаа орцгоосон байна ч гэдэг юм уу те. Арай ундаа болцсон байна. Өөрийн боддог болсон байна. Нэгээ санацгаасан байна. Ялангуяа урлагаа аяг сансан байна. Тэр олоо охтуудын тэр алга ташил тэр орилон чарлаан тунд явж байгаад гинт өөр газар очиод ганцаардж эхэлнэ. яа. Ганцаардж эхэлнэ шүү дээ. Юу вэ? Хаана явчихваа? Ажлаагээ сарын цалингаа авч байгаа манай мега ярьдэн шүү дээ. Ажлаа хийсэн би. Сарын цалингаа авсан, хан нүдсэн, шавар шахундаа зууралдсан. Гэхдээ миний энэ би шал өөр газар яваад байсан л гэж байгаа байхгүй. Амар ганцаар артист унтрахгүй шүү дээ. унтрахгүй. Дотор байгаа л. Тэгээ ганцаардаад идэг. Ингээд энд ажилчид байх тэднэртэй юу ярих юм бэ? Юу ч ярихгүй шүү дээ. Юм дээр санаа нэгдэж ярихгүй. За нэг тамхилах уу гэж гарна, өдрийн хоолн дээр хааллах уу гэж гарна. Тэгээд эдгээр ч ярих сэдв үндэ байхгүй байхгүй. Би бол нэг амар их ойлгож ирсэн. Тэгээд санаа сэтгэл шал өөр газар яваад идэг. Тэгээд хамгийн гоё нь бол манай шуу шийдээл нөгөө кинонд гардаг шиг гинт хувцаа ажлын хувцаа тайлал шидээл гүйсэн байгаа байхгүй. Цавгаа дээр очив. Хөдөлгөөгөө очив гээл. Тэгэл тийм л төсөөл миний дотор яваад идэв. Баттуух бол арай өөр бизнес одны дунд явж исэн. Амжилттай явсан. Та ганцаардлыг ярьж штэ. Хүмүүс энэ дээр хоёр хуваагдаад байт юм шиг санагдаад байт. Ганцаардах хэцүү гэдэг. За ганцаардлыг туулаад гэх юм уу, даваад гэх юм уу. Яхад дараад нь бодохоор яг тэр ганцаараа байсан цаг хугацаанд аюу их зүйлийг тунгаацсан хүн нэг өөрчлөлт авсан байдیں۔ Болов гэж надад бодол төрдөг байхгүй. Ер нь ганцаардл хэрэгтэй юм хүнд. Хамгийн хэрэгтэй юм шүү дээ. Хамгийн хэрэгтэй юм. Ганцаардл гэдэг бол яг зүгээр муухай. Муухай. Гэхдээ хэрэгтэй. Амар хэрэгтэй. Би одоо ч гэсэн ганцаарддаг. Би тэр ганцаараа байх дуртай. Ганцаардах дуртай. Амар хэцүү байдаг мөртлөө амар хэм бодох тий. Боддог. Амар хэм олон зүйлийг өөрчилдөг. Амар хэм төлөвлөдөг. Ялангуяа эрэгтэйчүүд их ганцаардаад байгаа юм лөө. За одоо мэдхгүй одоо нэг юм гэж ярих юм бол магадгүй эрэгтэй хүмүүс чинь ганцаарддаг байхгүй. Эмэгтэй хүмүүс бол яах вэ? Ганцаардан гэхдээ тэр ганцаардах хугацаа нь бол эрэгтэй хүмүүсийг бодвол богинохон. Эмэгтэй хүн чи яах вэ? Тэгэл эмэгтэй хүний сайхнараа тэгэл орчин өөрчлөгдөхөд өөрлөг болчтой юм. Эрэгтэй хүмүүс бол зарим хүмүүс тэрэндээ бүр мөнх үлдчихдэг шүү дээ. Үлдсэн хүмүүс ч байдаг. Одоо тэгэл амиа оролт гэж цаашаа яриулсан дээ нийгмэд байгаа тий. Миний хувьд бол зүгээр би ганцаардлаас тэгээ тасан цогцсон. Гэхдээ тэр ганцаардлаас ямар их юм авч болдгийг вэ гэдгийг өөрөө ойлгоцсон. Одоо бол нэг хайгаад идэггүй. Тэ мэдрэмж нь бол муухай шүү дээ. Муухай ганцаараа байх заримдаа үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ ахын зөндөө байна. Дараа нь харахад. Одоо ч гэсэн би ганцаараа байх дуртай. Нэг тийм олон ингээд хүмүүс тунд ороод зарим хүмүүс тийм байдаг шүү дээ. Ингээл олоолаа байх дуртай. Олон хүмүүс тунд ороод бужигнаалын тэнд очиод одоо жишээ нь клуб баарнд очиод ч юм уу ганцаард чаддгүй хүмүүс байдаг. Би бол ганцаараа байж ивэл надад арай зэгцтэй байх. Цаашаа юмыг өргөжлүүлэх, тайван байх. Хамгийн гол нь тайван байх. Энд тийм ингээд нэг хүн чалчаад байх надад үнэхээр таалагддаг. Тэгээ тэр үнд чи биш дугаа бай гэлтэй биш те. Босоол яваадаг шүү дээ. Даг гэртээ орлоо хаалгаад үжлээ ганцаараа орон дээр хэвтлээ тэгэл бодож эхлэн дээ. Төлөвлөж эхлэн. Хүн гомдоодсон бол тэрний тухай бодно. Эсвэл миний зөв гэд те бодсон байсан бол ингээ бодоод суухаар миний буруу болчихдөг байхгүй. Миний зөв буюу буруу юу гэд тухайн үедээ бол миний зөв гэд салцсан байгаад байдаг. Тэгтээ маргаа салж байгаа шүү дээ. Тий. Тэгээд дараа нь яг ганцаараа байж ижил боддог байхгүй юу? Нарийн ширийн имийг бол нарийн ширийн имийг ганцаараа байж бодно. Тэгээд за миний буруу юм биш тэгээд залгаад. За огш одоо болио ойлгаар барь уучлал гэдэг. Та тэгэхээр шууд уучлалт чаддаг төрлийн юм байна. Уучлалтыг бол шууд гойно. Бас нэг хүмүүсийг ойлгож өгөхийг хичээдэг. Тий.
хүн яаж ч буруу юм ярьж болно, буруу үйлдэл гаргаж иж болно. Зөв тэрэн дээр нь зөрөөдөж болохгүй гэдэг тийм зарчимтай үзэл бодолтой гэдэг юм уу. Яах юм бэ? Хоёлоо модалцахгүй цаахан гар барья. Цаашаа үргэлжлүүлэх найзлын нөхөрлөе гэдэг тийм бодолтой болдог гэж. Сүүлд бид нэг сошиалаас аавыгаа ингээд суудаг байсныг одоо л ойлголоо гэд нэг яг хинийн нь л мэдхгүй нэг эмхтэй хүн. Ингээд гэрийнхаа ингээд гадаа орохгүй сууж байгаа. Юг. Одоо аав хүнийг харуулсан зураг постлсан байсан байхгүй. Тэгээд доотлын комментнуудыг унсан чинь ингээл яг гэртээ орохгүй ингээ хэсэг суудаг. Ер нь ир хүн, аав хүн дандаа ингэж төвлөрч суух дуртай байдаг ч юм уу тий. Гэртээ ороод яг таг дугаа суугаад гэж болохгүй ч юм уу тий. Тийм байхаар нь би яг бодсон чинь өөр дээрээ л бас бодож байгаа юм л да. Би ер нь ингэж суудаг билүүгээ бодсон чинь бас айгүй суух дуртай юм бэл. Ганцаараа суух. Тэгээд яг нэг шийдвэр гаргах ч юм уу эсвэл одоо нөгөө таны уналт босдол гэдэг байгаа шүү дээ. Бас нэг уналтын үед байдаг шүү. Яг тэр үед ер нь их суусан юм байлээ. Яах вэ гэд. Тэ. Гэхдээ тэр болгоны араас мэдгүй тэр үед хүн аюу их зүйлийг авдаг баха. Тийм шүү дээ. Тэгэл яг хэвдээ бидний тусаар аав ээжийн цэцлэг гүйж байгаа шүү дээ. Судсаар. Тэгэл аав ээжийн тэр юмнууд байж л байгаа. Аавын төвчээр ээжийн хөдөлмөрч. Шантаршгүй, шантардаггүй тэр юу ч гэдэг юм уу тий. Би бол яг л адилхан аавын хүү, ээжийн хүү. Аав маань одоо 10 хэдэн жил ганцаараа байж шүү дээ. Ээжээс хаашаа. Ээжээс хааш гэсэн. Маш их төвчээр шүү дээ. Би нэг удаа аав таныг мэгтэй үнтэй болдоо гэж чи битээ автаа тагш юм яриараа гэд. Манай аав нэг цэргийн Москвад цэргийн сургуульд өгсөн насаараа нах юм гэдэг л юу лээ. Тэнд ажилласан. Ер нь бол маш амар хатуу зарчимтай. Хүн гаднаас нь харахад бол амар тийм хатуу. Хүүхэд байхад бол ягаад би нэг ээжийн хүү гэж яриад байгаа юм. Аав бол тийм харьцаараа өөр. Ээж бол нөгөө энэ хүмүүний хүүгээ эндээсээ тий. Тэгээд тийм байхгүй зэргийн хүн чинь тэгээ гэр орондоо байх хугацаа бага авчт юм л байсан хүүхэд байна. Одоо тэгээд аавыгаа харахад бол харин өөр. Одоо би ойлгож байгаа. Ийм байсан юм байна. Зэвчээр ямар юм бэ 10 жил ганцаар амьдэрч. Одоо бол өөрхий 70 гарч чинь л да. Тэгэхээр нэг 50 гараал 60 төгөж яваад ерөнхийдөө ганцаараа үлдсэн байгаа байхгүй юу? Тэгээд бас нэг юм итэй бол ингээл амьдрах шүү дээ. Одоо бол таг ганцаараа яг л ийм л хүн байсан гэдэг тэр байгаа байхгүй юу? Аав хүн гэдэг бол амар. Бүх аавууд яг юу байдаг те? Хүүхдийнхээ яг нэг үлгэр нь байдаг те. Одоо энэ хүмүүсийн ярьдаг ноён нороо аав үгүй болвол гэр эзгүй аав ороод ирэхэд гэр дүүрдэг гэдэг юм нэг үгнүүд байгаад идэг шүү дээ. Дандаа үнэн. Аав дээр яваад очиж ингээд одоо яваад очиход бол бүх юм дүүрэл ингээд гоё болоод гарч ирдэг. Аавын тэр одоо настай хүн шүү дээ. Энерги байна. Энерги тэр сайхан өчгөр царай. Тэр юм чи одоо настай хүн. Тэрийг хараад би амар гоё болол гарч ирдэг. Аавынхаа нэг лавшаа гэдэл. Зэмлэлийн идүүгийн сонсоол, магтаалын идүүгийн сонсоол ингээд гарч ирэхэд бол дүрээл гарч ирдэг. Магадгүй би заримдаа боддог байхгүй болчихвол гэж бодохоор үнэхээр хаваасан бол. Тэр хүний тэр амар тэр павер хүчтэй энерги тэр нь байхгүй болох юм бол хаваасан бол. Хараал дүүрдэг тий. Хараал дүүрдэг. Чиний өрөөсөө байгаа байдлаараа л явал ороход анхаагаа сууж байгаа. Тийм амар настай хүн шүү дээ. Тэгтэл тэр байгаа байдал нь бол энерги бол тийм хаахгаар ингээл анхаагаа сууж байгаа юм чинь. Тэгээ тэрний өмнө бол шууд өвдөсөдөн шүү дээ. Эрэгтэй хүний ер нь ямар зан чанар танд
ийм байвал их үнэлэгдэх байх таа гэж бодогддог бай. Одоо магадгүй та эр хүн ийм байвал би яриа илүү үнэлдэг ч юм уу. Ялангуяа эр хүнийг амьдрал өөрөө цохиж одоо хүн болгодог. Амьдрал өөрөө хүн болгодог. Эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүний одоо тэр амьдралын процесс үүрэг хариуцлага нь арай өөр шүү дээ. Тэр болгоноос эрэгтэй хүн өөрөө өөрийгөө бий болгодог амьдралаас одоо яаж нэгсэн үг шүү дээ. Эрэгтэй хүн чи яах вэ тэгэл нэг хайрлсан болвол тэр нэг хайрлсан шиг хайрлцдаг. Салсан байсан ч хайрлцдаг тийм. Амьдрал харамсалтай нь бол нэг бидний боцноор байдаггүй шүү дээ. Байдаг. Чиний амьдрал байгаагүй. Тэг байгаагүй. Гэхдээ бол сайхан ер нь бол хүмүүс ярьсан даа ч гэдэг юм уу. Тэгээд нэг тийм тэр варгийн юмыг тоохгүй байх хэрэгтэй. Хүнд гомдоол байдаг тийм хэрэгтэй хүмүүст бол бид ургүй. Нэг хоол ингээд юу ячдаг. Тэгээд ихнэрээ аягүй хайрлах хэрэгтэй. Хэрвээ хайрлсан бол хайрлах л хэрэгтэй. Тийм биз дээ. Магадгүй тусдаа хоёр бие тусдаа болж болно. Тэгтэл хайрлаж л байх хэрэгтэй. Хайр нэр хаана байх те. Ихний хайр байдаг те. Байлгүй яах вэ? Ихний хайр гэдэг бол манаа бас хэлдэг гэсэн. Юм чи наад ихний амьдрал чинь ямар амар нандин юм байдаг гэж бодож байна гэл. Тэр бол үнэн байсан. Үнэн байсан. За тэгэл гоё нөхөрлөдөг байх хэрэгтэй. Нөхөр одоо найзлал хүнтэй найзлал гоё найзлдаг байх хэрэгтэй. Ер нь бол гоё нэг л янзаараа л байх гоё хэрэгтэй. Тий. Нэг л янзаараа юм олон хувирал байдаг тийм эрэгтэй хүмүүс бол цаанаа нэг тийм сонирн байдаг шүү дээ. Нэг янзаараа сайхан ингээд байж дээ юу ч болсон. Нэг найз нь алдаад тийшээ яваад өгсөн ч нэг найз нь амжилтанд хүрээд дээрэс нь ингэж ийсэн ч тэр тоохгүй зүгээр ээж байж гээд ингээд байж хэрэгтэй хүмүүс л байдаг. Хувирдгуу зан чанартай хүмүүс л ер нь үлддэг юм шүү дээ. Тий, уул цолгон шал өөр байгаа гэвэл тэр үнийг одоо дараа нь бараг санахгүй шүү дээ. Санахгүй шүү дээ, санахгүй. Тэгээ ялангуяа эр хүн гэдэг чинь өөрөө яг ноён нуруу гэдэг юм тэрэн дээрээ байдаг. Хувирдгуу юу ч болж исэн ингээд нэг тийм хантай нэг янзаараа байж л үүдэг. Тийм хүмүүс бол 10 жилийн дараа байж л үүдэг, 20 жилийн дараа байж л үүдэг. 30, 40, 50 жилийн дараач байж л үүдэг. Хувираагүй яг нэг хүн чинь байж л үүдэг. Тийм хүмүүс л тэгэл эрэгтэй хүний бол даваа талан дээр шүү дээ. Ялгарах. Эрэгтэйчүүдийн нөхөрлөл нөө хугацаа өнгөрөх тусам үнэтэй болдог гэдэг. Тэгдэг тэр бол үнэ. Би өчигдөр харангийн лавгах чуках хоёр нэг подкастт орж нэг учирлын подкаст. Тэрийг ингээд бүр ингээд тавьж байгаа л үзлээ. Тэгэл ахнаар бол яг л ярьж л байгаа байхгүй юу. Бид нар чинь маш олон жил нөхөрлөсөн найзлсан хүмүүс. Бид яг тэдний араас ороод тэдэртэй адилхан л хөвшрөх байх. Тэд нар бол гоё найзлсан байгаа байхгүй тий. Тэгэхээр бол тэр ахнараас бас дээд үеэс олон юм би өөр хардаг. Тэднийг ажигладаг гэх юм уу? Эдгээр яаж нөхөрлж гин, яаж урлагийн карьераа алдахгүй үргэлжлүүлж гин, яаж тэр хоорондоо холбоос муудалцах саналцах одоо тэр юм дээр би нэг яаж уучлж гин, юу ярьж гин гэдгийг бас хардаг л та. Олон жил яг урлагаар байх, тэр чинь тууштай байх. За тэгэл нөгөө бие үргэлж гоё зэгцтэй авч явах. Энэ бол бас хэцүү шттэ. Хэцүү. Тэгэхэд амархан биш. Тэр хүмүүс яг ингээд нэг юм family гэх юм уу? Нэг багталсан ном шиг болцсон байгаа байхгүй. Тий. Найзууд болгоно дотроо нэг хилтэй те. Тий. Харахаар ингээ хоорондоо юу ч ярихгүй байгаа юм шиг нэ ойлголцоо л ойлголцчлээдэг тий. Эсвэл ингээ харахаар ингээ амар хэрэлдээд байгаа юм шиг. Тийм үзэн яддаг хүмүүс юм болов уу гэж бодохоороос ойлголцоо тийм те. Тэрэлцэл явждаг. Тууштай байх. Тэгэл яг тэр хоёр ах бол тэгж ярьж лээ. Бидний хөгжим нэгтгэдэг гэл те. Үнэлтэд хөгжим нэгтгэж байгаа. Тэр чи ямар нэгэн нэг юм байдаг те. Юм байдаг байхгүй. Тэрэн дээрээ л нэгдэл. Тэгэл нөгөө цаг хугацаа чинь нэг хүн шиг л болгоо хийчихэж байгаа юм чинь. Ирчүүдийн нөхрөлт гэж л явдаг шүү дээ. Би л найзуудтайгаа хоорондоо ярьж сууж байгаа. Бид нар ер нь юун дээр ингээд амар ойрхон ингээ байгаад идэм болоо гэдгсэн чинь. Ер нь өссөн орчин тэр гэр бүлийн хүмүүжил. Яг ийм одоо юу гэх юм одоо Атна гэдэг хүний нэг хувилбарыг ингээд бүтээсэн юм бил.
Тэгвэл тэнд бас нэг юм нөхөр бас нэг хувилбартай. Тэгээ ойролцоо хувилбартай өссөн. Тий. Тэгэл нэг тийм байдаг шүү дээ нэг. Гоё штэ тэгээ ирчих. Нэг хаг гэрт ороод нэг нь гөрлийн зураад нөгөөт нь ногоо нэрлээ нийлээд нэг цөвийгээд ичдэг ч юм уу нэг юм хүүхэд насны тийм гой юмнууд л хамгийн тэгээ тэр дууссан болж үлдээл дараа нь дэрийгээ ярьцгааж улам нөгөөтгөө ингээд тий. Тэгжил нөхрөлж байгаа юм чинь. Эхлээ хүүхд байхад бол ямар гоё байсан юм бэ тий. Өө өстө бод санах юм. Одоо чараа үйлдэл болчихлоо юм л да. Хамгийн одоо танд дурсамж хүүхд насных байдаг гэвэл та хүлэн зөвшөөрөх үгүй юу? Олон дурсамжууд байна. Миний хувьд бол ээжтэйг өнгөрөөсөн жилүүд л хамгийн гоё дурсамж. Нэг нь амар гэсэн. Тэр чинь араас тэгэл адилхан шүү дээ. Хайрлж дурсан дурсамж байна. Анхны хүүгээ төрүүлсэн дурсамж байна. Гэл дурсамжууд байна те. Зүгээр ээж бол эзэж олдохгүй дахиж ирэхгүй хамгийн нандин бөгөөд хамгийн үнэнч. Ямар ч тэнд сэв байхгүй гэсэн үг. Ямар нэгэн сэв байхгүй гадны ямар нэгэн тийм бохир юм байхгүй дандаа л ариухан үнэнч тийм сайхан дурсамжууд бол ээжтэй л үлдсэндээ. Тэрээс хойшоо болвол арай өөрчтэй дурсамжууд. Эхийн хариг гүцэх хайр байхгүй гэдэг шүү дээ. Байхгүй. Амтан аратанд ч байхгүй, хүний нэгэмч байхгүй. Тэр нөө ямар нэг байдлаар ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн зүйл алга байхгүй. Шаардлага бас алга тий. Яг хэвдээ зарим хүмүүс ярьдаг л энэ тэгэл. Миний хувьд бол үнэхээр л тийм. Тэгээд ээж чинь өөрөө дөрөв юусэн шиг нөгөө амар их дэмждэг гэл ямар сайндаа тэр тоглолт моголтын тэгж илгээл гэдэг ч юм уу тий. Тийм байдаг байхгүй. Тэр чинь гэтээ эрхлүүлж байна тий. Маш их эрхлүүлсэн. Хүү тоглолт хийн гээл 500,000 төгрөгчтэй их мөнгө шүү дээ. Их мөнгө. Ээж бол өөрсдийнхээ хайраар хүүхдэд хайрладаг байх. Миний ээж бол хүний ээжээс магадгүй илүү хайрсан байгаа. Би тэгж боддог. Бүр яалтчгүй л тийм. Би бол бас төрсгөө хүүхд байсан шүү дээ. Маш олон алдаа гаргах, ээжигээ гомлоох. Зөндөө юм ижлээс. Өөдөөс нь хэрэлдэх. Үгийн одоо үг гэж бодохгүй тий. Өөлөөлөх ээжигээ. Тэгэд бол тэрийг бол ээж тоодгүй байсан байхгүй юу? Зүгээр л эцсийн зорилго нь хүүлтэй. Тэгээд тэр дуртай амжилтанд нь хүргэх. Тийм л байсан л та. Манай ээж өөрөө бизнес хийдэг. Бас тийм юм байсан. Олон найз нөхдөдтэй. Ээжигээ ойлуулах гэсэн чи би яг өсрөнсөн да. Та намайг мэдэхгүй байна гэл. Гэрээсээ гараад ээжээг ойлол үлдчихсэн. Тэгээд дараад нь хүүхдээ харлаа. Хүүхдээ хараад миний хүүхд над руу ингэж хэлвэл би яах байсан бол гэж бодсон чи амар хүнд тусчлаа шүү. Одоо бол эмзэглэн шүү дээ. Харин хүүхдүүд их юм бол. Тэгтээ нэг тийм үе байгаа те. Бага шүү дээ. Нааг ойлгохгүй байна. Нааг мэдэхгүй байна гэж. Өө би чи наад үг юм. Тэр үний чи одоо бас жисэн угаагаал памперс одоо өлгий даваа солихоос ахвалал байлгүй байх. Бол нь хамгийн сайн мэдж байгаа нь эцэг их байгаас те. Тэр хүүхдийн чи ээж тэр хүүхдийг яаж надад адилхан шүү дээ. Тэр үед чинь бүр памперс гэж байгаагүй байх шүү дээ. Тийм баг. Өөрөөсөө угаадаг те. Тийм давааг нь угаагаал хатаагаал. Тийм. Одоо бол арай амар хэлбэр болцсон шүү дээ. Тэр үеийн ээж аанар бол бүх юм нь өөр гэсэн шүү дээ. Бүр хүнд байсан гэж ярьж шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бол яг вэ памперс бэлэн болцсон солилоо юм гэлээ. Олон төрлийн юм байна. Олон төрлийн. Юу нь юу ч юмараа мэдхгүй ч болцсон шүү дээ. Тэр бол тийм. Миний намдын дурсамж бол би ээжигээ л хичээлнэ. Тэг би бүр ээжигээ өнгөрсөн дараа амар хэцүү байсан. Тэгээд энэ дээр бүр өстө юу их мэдхгүй болчтой юм билүү. Гинт ээж баг. Одоо энд зөвхөн ээж л байрлна гэдэг энэ зүрхэн дээр тийм шигээс хүртэл хэлгэж тэгтлээ нөгөө нэг тийм хүсчихсэн байхгүй ээжигээ санджийсэн. Тэгээд тийм шигээс хүртэл энд зөвхөн ганцхан ээж л байрлна гэдэг юм шигээс хүртэл тэгтлэл санджийсэн л гэсэн үг л дээ. Ойлоо сайхан ярилцах шиг боллоо. Подкастын манаас хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ би артистуудаас асууад байгаа.
Манай одоо брэнд асуулт гэх юм уу? Одоо яг асуудаг нэг асуулт байгаамаа. Тэрнийгээ танаас сая ярианыхаа төгсөлд хэрвээ та одоо хөгжим байсан бол ямар хөгжим шиг дуурах бол? Аль нь ч бас яах вэ? Бүгдээр л гоё өөр өөрийн гоё дууралттай хөгжмөд чинь хөгжмнүүдээс дуурдаг. Бөмбөр ээж болох уу? Болно шүү дээ. Таны л бөмбөр бол яг тэр нэг хөгжим гэдэг энэ хэмжээний үүдэг. Тэгээд бөмбөрөө дагаж бүх хөгжим явдаг байхгүй. Бөмбөр амир дүрсгүү дээр нь тустаас пистас нэг дөрвөн мөч хөдөлдөг шүү дээ. Тэгэхээр бол бөмбөр гоё юм болов? Арай нэг хөдөлгөөнтэй төгөлдөр оруулангууд чинь нэг юм уянгын болчихно. Өөрсдөө бүх урсгалд бас байна те. Тий. Бөмбөр ер нь гоё. Би хэрвээ магадгүй тийм айн төгжийн хамтлаг тоглолдог гэсэн бол бөмбөрчин яг нэг гişүн нэг хамтлагийн нэг хөгжимч байлаа. Тэг хамгийн ард нь өгдөг шүү дээ бөмбөрчин бас тэр урагшаа гарах ямар шаардлага байхгүй те. Тэргээл мэдээлэлтэй ингээл тэндэл зүгээр бодоо олгодог. Тэгээд ир чинь өөр ингэсэн юм юутай байгаа шүү дээ бөмбөрчин чинь орон зайтай байгаа шүү дээ. Тэний орон зайдаа л алж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг магадгүй дөрсгүүтэй бөмбөр тоглож ирсэн нөгөө хэдийгээ жоохон баллаа гээл хэмжээ янз бүр болгоод хөгжимчд гайхаад яг тэр бөмбөр байгаа. Жахан зав дөрсгүүтэй юу гэдэг ч юм. Тэгэхээр бөмбөр л ахсан болоо бөмбөрч өөр ингэсэн дууралттай шүү дээ. Тийм те. Бас амар юм урамсгалтай хөгжим шүү дээ. Тийм шүү дээ. Шууд л мэдрэгддэг те. Тийм. Тас гээл. Яа, за подкастт маань бас өргөдөн оролцож байгаа танд баярлалаа. Бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн талархаж байна. Тэгээд мэдээж одоо манайх Хүүхдийн FM радио 82.9 телефон байгаа. Сонсож байгаа хүмүүстээ яг одоо сонсож байгаа хүмүүст нэг дууг зориулаач гэж хүсэж байна. За. Би юу хийж байгаа? Нэг тийм цомог л гэж ярина да. Одоо нэг өөрийн гэсэн нэг тийм CD-тэй ч юм уу нэг тийм өөрийн гэсэн юм бас энтэй болъё гэж бодоод доонод хийж байгаа. Дуучин лавгагийн цомог гэсэн үг. Тэгээд тэр дундаасаа найзынхаа зохиож гисэн дуу дуулаа. Энэ бол цаашин дуудахгүй миний юмд эхлэнэ. Бас цэцэгдаагүй байгаа дуу. Цэцэгдаагүй байгаа. Оо ямар гоё юм бэ. Ер нь нэг тийм бүх дуунууд одоо хийгдэж л байгаа студ дээр. Манай гэрлээ дээр хийгдэж байгаа. Тэгээд Мөхбат надад нэг дуу зохиож өгсөн. За чи энэ дуу дуул гэдэг өгсөн өөрөө. Сонссон чинь би мэмэр алдаа оноотой юм уу гэсэн чинь чиний алдаа оноо гэрэгөө чи өөрөө гэдэгж утахгүй юм бол амар их алдаа оноотой хүмүүсийн бөмбөрцөг дэлхий дээр энэ Монгол улсад Улаанбаатар зөндөө байгаа төвлөж эднэрт зориулаад болоод өчигдөд нэгэн ч гэсэн сонсоод энэ дууг чинь сонсоод зөв зам руугаа магадгүй орох ч юм уу сэтгэл санаагаар унтсан үедээ сонсдог дуу болох ч юм уу гэж бодоод дуулчихаа гэсэн. Тэгээд тэрийг дуулсан. За тэр дуу хин нэгэнд гэдэг нэртэй дуу. Хин нэгэнд. Тэр дуу дуулъя да. За баярлалаа. Хамтдаа үлээн сонсцгоё. Амжилт тосдог хорвоо авин хүү бүдрээ бидтэй яах вэ Азтай хэмэртэй явхад найз ямар мундах биш дээ Ант нөхрийн чанарыг жаргаж явахдаа танихгүй Бороо зөвийн өнгөжил орчлон дээр Бостын адил зүдрээ бидтэй яах вэ Бодлож төрөх өдрүүд ганц нэгээр тогтох биш дээ
цаад зүгээ олон замаа даган явна. Бүдэрч яваныг нэтүшээ босгоорой. Бүлийн үг халуун сэтгэлээр дутаа байлгүй. Бусдын гараар хийсэн алдаа биштэй. Оюун нүглээ өрөөл хэтлэж дуусна. Үнэн хотод зэрэгцэн оршдог амьдралд үнгүй магтааг шумна биддээ яах вэ? Үхтийн тухай залуунаас бодох биштэй. Үлдэж хоцрохдоо санаал бид хинэгний. Бүдэрч яваныг нэтүшээ босгоорой. Бүлийн үг халуун сэтгэлээр дутаа байлгүй. Бусдын гараар хийсэн алдаа биштэй. Оюун нүглээ өрөөл эдлэж дуусна. Залуунаас богинохоо ууж өрхөд цаг хугацаанд эндүү хайр ухаарч бодход амьдрал гайхам сайхан ураг шаад зүтгэхэд ирээдүй гэрэлтэй. Бүдэрч яваныг нэтүшээ босгоорой. Бүлийн үг халуун сэтгэлээр дутаа байлгүй. Бусдын гараар хийсэн алдаа биштэй. Оюун нүглээ өрөөл эдлэж дуусна. Бүдэрч яваныг нэтүшээ босгоорой. Бүлийн үг халуун сэтгэлээр дутаа байлгүй. Бусдын гараар хийсэн алдаа биштэй. Оюун нүглээ өрөөл эдлэж дуусна. Оюун нүглээ өрөөл эдлэж дуусна. Дуучин лавга хэн нэгэнд цэцэгдэг удаг бас сонсоо таатай байлаа. Үгнүүд нь ямар гоё юм бэ те. Тий үг нь гоё. Тэр болгоно нөгөө хөндөгддгүүл сэтгэв баг. Тэгсэн мөртлөө амар их үргэн сэтгэв. Бид нар яг зүгээр л нэг нэгэндээ чи чадж байгаа шүү. Эсвэл миний найз мундаг шүү. Эсвэл урмын үг. Эсвэл одоо магадгүй хэрэгтэй үед нь бас зэмлэх, уучлах гээд яга хэлчих болдгүй юм болоо. Тий хүмүүс энийг бол хэлэхээ бариг болцсон. Юу унах гэдэг юм бол юу унах гэдэг юм бол хэлэхээ болцсон, уучлаарай гэж хэлэхээ болцсон, хайртай шүү гэж хэлэхээ болцсон, чи чадна гэж хэлэхээ болцсон, чи хамгийн гоё хүн гэж хэлж чадхаа болцсон. Чи хамгийн муу хүн, чи чадахгүй, чи тийм гэд тийм болцсон. Энэ бол соёлт нийгмийн ухамсарт хүмүүсийн хувьд бол жоохон ажиллахгүй л амьдрал байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд
гайг бах уу тий. Гэтэ одоо ингээд мэдхгүй. Надад бол тийг санагдаад байгаа. Бид нар нөгөө нэг өмнө нь нэг тийм байсан шүү дээ. Нэг нь юм шинэ хотол өмсч өнгөт нэгэн дээр нь гიშгдэг. Тийш тий. Тийм сонин одоо нэг нь өөр байхаар үгүйсгдэг юм шиг. Нэг нь арай илүү сайн байж болдгоо юм шиг тий. Одоо бол залуучууд ер нь нэг илүү хүлэн зөвшөөрөх хандлагатай болж байгаа юм болов гэж харагдаад байгаа. Нэг талаар бид нар урагшилж байгаа. Эерэг тал руугаа гэсэн үг тий. Тий, эерэг болж байгаа. Тийм болж байгаа. Тийм залуучууд одоо нэг үе одоо бас үе гэж ярих юм бол тэр нөгөө нэг жоохон бохир үе өнгөрөөд араас нь гоё цэвэр ариун цагаан гоё тийм үе гарч ирж байгаа. Одоо чиний хүүхдүүд, миний хүүхдүүд гэдэг ч юм уу тий. Тэд нар ч юм бол шал өөр болж байгаа байхгүй. Нөгөө тал нь болохоор яг саяны дуун дээр хэлж байгаа агуулга байна шүү дээ. За тэр яг бидэрт хэрэгтэй байна. Бид нар ингээд хэрэгтэй байна. Чадж байгаа хүнийг зүгээр баярлалаа чи ямар гоё мундаг залуу вэ гэд танихгүй хүнд ч гэсэн хэлцдэг сэтгэлтэй байх юмсан. Магадгүй тэр хүний тэр өдөржингөө гоё ойлгох тэр үгсэж байх юм л бид нар мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй дээр нь бол нөгөө нэг муу хүн гэж ер нь бол байдаг мөртлөө тэр хүний дотор сайн тал байдаг байхгүй юу. Тэрийг нөгөө олоод харчи, хайгаад олоод харчи, жоох ухаад ярилцчи, энийг нэг тогтоогоод авчи гэд үнэн сэтгэлээсээ боддог хүмүүс бол амар ховор болцсон. Ховор болцсон. Тэгэл аль болохоор л нэг хүнийг нэг тийм гочлох гал гэж. Хүний нэг тийм баргар царай гэж харж ивэл гоё яагаад идэм. Одоо бодвол арай сонирхолтой л байдаг байх л та. Тэгтээ тэр бол нөгөө хүндээ бол амар хэцүү шүү дээ. Тэгэхээр бол гоё үгийг бол хэлж явах хэрэгтэй. Тэгээ үнэхээр чинь сэтгэлээсээ зарим нэг хүм найз нөхдөд бол аварч бүрдэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол хайж орхиж ерөөсө болохгүй байхгүй. Тэгээ тий. Чин сэтгэлээсээ мэдрээ залгаад. Юу байна гэд тий шүү дээ тий. Тэжгүй юу гэд. Яг өрчүүд муудалцж л байдаг. Янз болдог. Тэгтээ ер нь гоё сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. Тэгэх юм бол бүх юм гоё болно шүү дээ. Одоо гоё болж байгаа чиний хэлдэг бол үнэн шүү. Залуучууд гоё болж байгаа. Залуучууд ч үхтэй. Доороос гарч ирж байгаа гэсэн үг. Айгүй гоё гэгээлэг, өөдрөг, соёлтой, боловсон юмыг сэтгэлээсээ хийдэг. Сэтгэлээсээ хүнд ханддаг тийм залуучууд гарч ирж байгаа. Сайн бол сайн айлчдаг. Муу бол муугаа нэлждэг. Бас нэг. Гэтэ тэр муу хэлэхтэй бол тийм үстэй. Бас учиртай бас байхгүй. Гэхдээ яг одоо юу гэдгийг чин чигээр муу байна гэж хэлэхгүй шүү дээ. Чи сайн бол гэдэг тэр хандлагаар хэлнэ шүү дээ. Тийм биз дээ. Чи муу байна. Гэхдээ чи сайн болоор ингээ маргааш дахиад гэдэгтэй уулзч л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бол одоо шинэ үе бол хав гэдэг ингээ давуулгалаад гараад ирнэ. Бүх юм гоё болно. Хойлоо ярьцлагаас аюу гоё яриад өндөрлүүлж явах шиг байна. Танд бас дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд хүн болгонд бас аав их хайрыг хүсье тийм ээ. Ер нь л аав хайр хүндлэлийг тийм хүсье. Магадгүй та төгсгөлд нь би энийг л хэлэх юмсан гэсэн зүйл байв уу танд? Тэгэл хүндлэл бол энгийн даруй гэж би хэлэх дуртай. Хүндлэл бол энгийн даруй. Хүндлэл бол заавал хүндэлж ийн гэдэг хүнийг дэш нэргүй шидэд авах биш. Хүндэр чи амар энгийн даруй байхгүй. Зүгээр л хүн өөрөө анзаарна шүү дээ. Энэ намайг хүндлээд дээ, энэ намайг ингээд дээ гэдгийг хүн анзаарч л өгдөг. Тэгэхээр тэр хүндлэлийг амар энгийнаар гоё хүндлээх юм бол тэр хүндлэл өөрөө урт настай ч байх бах. Удаан үргэлжлэх бах. Энгийн юм бол өөрөө амар амьдрах хугацаа, тэр орших хугацаа нь урт байдаг байхгүй юу? Энгийн юм гэдэг чинь өөрөө тийм юмыг хүчлэхгүйгээр хийж байгаа шүү дээ, тий? Энгийнээр удаанаар. Тэгэхээр бол бүгдээрээ гоё энгийн байцгаараа тэгээд хүндлэл өөрөө энгийн, хайр ч гэсэн энгийн, амьдрал ч гэсэн ер нь бол бас энгийн, тий? Ер нь юм энгийн гэдэг нэг тийм хүчлэхгүй л байгаад байх юм бол маш гоё амттай. За тэгээд дээр нь амьдрах хугацаа, орших хугацаа нь шүү илүү урт байдаг болов уу гэж боддیں۔ Тэгээд хүндлэл бол энгийн дараа шүү. Тэг хүндлэл хайр манддаггүй. Гоё энгийн байцгаа. Тий. Баярлалаа танд.
Хүүхдийн подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ подкаст маань өргөдөн оролцсон дуучин Лавга танд баярлалаа. Таны шинэ гарч байгаа дуунууд болон шинэ гарч байгаа уран бүтээлүүд маш олон хүний сонирхыг мэлгаасай гэж хүсээд подкастаа өндөрлүүлье. Баярлаа. Ерөөл Батар шиг. Баярлалаа та бүхэндээ.